FM 2.1 бодлогыг яаж бодох байсныг харуулъя. За Excel дээр яг хийх Classroom-ийн Excel дээр хийх хоёр дээр жоохон бага зэргийн ялгаатай зүйл анзаарагдлаа. Яг л нөгөө function функц Excel дээр шууд байж идэг бол энэ дээр бид нар алхмаар хөөж оруулах хэрэгтэй байсан байна. За ингээд анхааралтай хилцгаая. FM 2.1-ийг яаж хийх байсныг зөвхөн харилцгаая. За present value гайхалж оруулъя. За тэгээд бид энэ present value чинь хас тэмдэгтээ оруулчихсан. Дээр эхлээд 1000 төгрөг байсан. За дараа нь хүү олох ёстой. Хүү чинь 10%. Дараа нь хугацаа 2 жил. Одоо future value болох ёстой. Future value оруулахын тулд бид нар insert command-аас function руу ороод бид нар санхүүгийн тооцоо хийж байгаа учраас financial-ыг аваад за энэ дотор нөгөө future value чинь энд байж. За тэгэхээр энэний даталд энэ оруулах ёстой яа дарааллууд байж байна. Ирээд гэсэн байна. За одоо ихлээр хүүгээ ав гэсэн байна. За тэгэхээр бид энэ 10% авчи. За тэгэхээр одоо тасалт авах юм бол дараа нь оруулах юмсан аяндаа гараад ирнэ. За number of period гэж энэ үеийн тоо бид энэ хоёрыг сонгоцсон байгаа. Дахиад тасалдаад одоо оруулах юм чинь галж хэвээр payment amount гэж. За тэгэл энэ бид нар annuity тогтмол төлбөр бодоогүй учраас энэ бидрэх байхгүй учраас дахиад тасалд авчих. За тэгэхээр дараа нь оруулах юм гадилж энэ present value оруулах гэсэн байна. За present value бидний энэ дээр хасах байж байгаа. За тэгэхээр одоо бид нар шууд тэнцвүүд алчих. Тэгэхээр 1210 гэдэг хатал. За тэгэхээр энэ бодлого 1210 гарах ёстой. За ингээд харах юм бол 1210 дээр буцаад тавьчих. Тэгэхээр бид нар энэ дээд үнцэгт энэ томьёо чинь гадилж future value гэчээд ямар үзүүлэлтүүдийг авсан бэ гэдэг. За тэгэхээр энэ үзүүлэлтүүд чинь дандаа бидний дээр нөө бэлдсэн байсан үзүүлэлтүүд хасах 1010% гэдэг бодсон байна. За тэгэхээр 1210 боллоо. За эхний хэсэг ингэж бодогдох байж. За одоо хоёрт тохиолдлыг авч үзье. Present value тэнцүү хасах 1000 авчих нь хүү 10% тэнцүү 3 жил байж. За тэгэл одоо дахиад халцгаая. Одоо бид нэг insert-ийг авна. Insert-ийг авахаар энэ function яаж байгаа. За дараа бид financial гэж сонгох ёстой. Санхүүгийн тооцоо хийж байгаа учраас. За эндээс бид нар future value сонгох гэсэн үг. За тэгэхээр за бид нар эхлээд яах ёстой хүүгээ оруулах ёстой байсан. Хүүгээ оруулахаар рейт 10% байгаа. Юурын шигээ тасаллаа тавьчих нь үеийн тав 3 дахиад тасаллаа тавьчих. Payment байхгүй учраас дахиад тасалт авчих.
За тэгээд present value чинь хасах 1000 байгаа энийг оруулчих. За ингээд энтер болчих. Тэгэхээр хариу 1330-ны гал. За одоо 3 дахь тохиолдлыг авч үзье. За энэ дээр одоо болохоор бид нар чинь ирээдүйн үнцийг мэдэж байгаа өнөөгийн үнцийг болох хэрэгтэй. Яг л 2 жилийн өмнө гэж байсан асуулт байна. Жилийн 10% бол 1000 дэх 2 жилийн өмнө байсан бэ гэсэн. За тэр 1000 гэдэг чинь future value бас цаалах нь бидний хувьд. За энийг хасах тэмдэгтээ оруулах бас битэм болтаарай. Ингээд. За enter болчих. За дараа нь хүүгээ оруулна бид нар. Хүү нээж гэн 10% үеийн тоо бидний хувьд чинь 2 жил. За одоо нөгөөдгөө халцгаа инсэлтэй дадлаа функшныг дээр дарахаар financial-гаас санхүүгийн тооцоо гэсэн үг ийш орё. Бид нар одоо present value бодох ч өдрийн future байсан бол. За present value нээж. За present value олох гэж байгаа. Бид нар за ингээ халцгаая. Эхлээд ирээдүйг оруул гэсэн байна. Энэ хаалтан дотор байгаа дараалалаасаа хараарай. 10% байх юм байна. За тасалдаа тавьчих. Үеийн тоо 2. Дахиад тасалдаа холбоо оруулсан гайвар нь payment байхгүй дээр дахиад би хэлье. Энэ нөгөө тогтмол төлбөр тооцоогүй учраас. Тэгэл дахиад шууд тасал тавьчих. Одоо feature value-г оруулаад өгнө гэсэн. За өөр зүйлүүд хэрэггүй тэгэл шууд enter болчих. Тэгэл 826 45 боллоо. За дэцэд бид төгрөг гэжсэн долларын дэмдэг гараад ирлээ. Энд л их сүйд болоод байх юм байхгүй. За форматор ороод number-ыг аваад энэ дээр financial-ыг аваад тэгэл энэ 826 гэнэ долларын тэмдэг чинь алга болчихлоо. Бид нар анханасаа нэг долларын тэмдэг байхгүй байсан учраас эн чинь ямар ч тэмдэхгүй ингээд гараад хэлж байна. За одоо дөрөвд тохиолдлыг авчирсан сүүлийнх нь. Энд яасан жилийн 10% бол 1000 төгрөг 3 жилийн өмнө хэд байсан бэ гэж. Тэр 3 жилийн өмнөх present value болж байгаа гэсэн үг. За future value-г хасах тэмдэгтээр оруулна. За дараа нь хүү 10% хугацаа 3 жил тэнцүү. За бид л present value-г олж байгаа өгөгдлүүдэд дээр нь оруулсан учраас бид нар дахиж нөгөө тишхөө хэрэггүй энийг авчирч копитай тавьчих болно. Энд 2 3 дугаар хэсгээс нь present value-г гэсэн. Копи авлаа. Тэрүүдээр present value-г шалдалаа аваад ирлээ. Энд дээр paste хийчих. Тэгэхээр 750-ны 30-ыг гаргалаа. За тэгэхээр бид нар нөгөө өмнөх үйлдэлтэй адилхан болохоор хялбаршуулаад шууд томьёогоо хуулаад тавьчлаа. Тэгэхээр 751 31. За ингээд бид нар энэ бодлогыг бодлоо FM2-ийн 1-ийг. За тэгэхээр шууд Excel дээр хийх бас энэ Classroom Excel дээр хийх sheet file дээр жоохон
ялгаа гэж хэлэх нь хайшин жоохон аргачлан жоохон өөрөөр оруулах хэрэгтэй боллоо. Анхаарал тавьсанд баярлалаа.